Оройн минь. Хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг эрчүүдийнхээс дээгүүр тавьдаг гажуудал манай нийгэмд бий. Эрэгтэйчүүдийг далд хэлбэрээр хүчирхийлэлд өртөж эрхээ зөрчүүлж байдаг ч хүүхэд эмэгтэйчүүд шиг нийгмийн анхаарлыг татахыг хүсдэггүйгээрээ ялгаатай. Энэ байдал нь даамжирсаар эрэгтэйчүүдийн сэтгэл зүйг гэмтэж цаашилбал сэтгцэд нөлөөлөх замаар бүр хүнд сонголт хийхэд түлхдэг. Өдөр тутмын амьдралд бид өөрсдөө ч мэдлгүйгээр эрэгтэйчүүдийн эрхийг дараах жишээнүүдээр зөрчиж байдаг. Эрэгтэйчүүдийг хатуу чанга байх ёстой, эр хүн байж битгий уйлгана, хүүхэн шиг шалчгануур гих зэргээр сэтгэл зүйн байдлаа гадагшлуулахад нь хориг тавьж эсэргүүцдэг. Сэтгэл готрол, стресс зэрэг сэтгэл зүйн асуудал үүсгэхэд эрэгтэй хүн сэтгэл зүйн тусламж авахгүйгээр үүнийгээ тэсвэрлэх гэж оролддог. Ингэснээр сэтгэл зүйн эрүүл мэндэд ноцтой хохирол авч эхэлдэг. Эрэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг. Эрэгтэйчүүд хүчирхийлэлд өртсөн үедээ өөрийгөө хамгаалах, түүнээс гарах зэрэг арга замыг сонгохоос илүү төвчж өнгөрүүлдгээсээ болж улам дуугаа хурааж дотгошоо болдог. Эрэгтэйчүүд ажлын орчиндөө, ажлын байрандаа дарамтад орох үзэгдэл их. Нийгэм эрэгтэйчүүдээс илүү бүтээмжтэй, үүрэг хариуцлагаар дүүрэн байхын хүлээлт тавьдаг. Эрч хүчтэй байх гэх шаардлагыг тавьснаар эрэгтэйчүүдийн ажлын дарамт улам ихсэж, сэтгэл санааны асуудал үүсэх магадлал ихсдэг. Өндөр албан тушаал хашдаг эрэгтэйчүүдийн хувьд улам ч их дарамттай байдаг. Эрэгтэй хүнийг гүзээтэй байна, батхтай, намхан, зэргээр хочиж, шоолох үзэгдэл их. Тиймээс биеийн гаднах үзмжээрээ ч мөн тодорхой шалгуурт барихыг шаардаж, гоё булчинлаг, бид биеийг сурталчилдаг эрэгтэйчүүдийн хувьд өөрийн бие дүр төрхтөө сэтгэл ханамжгүй байх, готрох сэтгэлийг төрүүлдэг. Яагаад ч юм нийтээрээ хүүхэд асрах ажлыг эмэгтэй хүн л хийдэг, ээж нь хүүхдээ харах ёстой гэсэн уламжлалт, хайрцаглагдсан үзэл, тулгалт нийгэмд бурсан. Гэтэл зарим эрэгтэйчүүд хүүхдээ асрах сонирхолтой байдаг ч асрах эрхийг нь хүлээн зөвшөөрдөггүй. Хүүхэд асрах болон гэрийн ажлын хуваарлалтад эрэгтэйчүүдийг оролцуулах нь манайд уламжлалт талаасаа хязгаарлагдмал. Нийгэмд эмэгтэйчүүд л хүүхэд асардаг гэсэн ойлголт байдаг тул эрэгтэйчүүдэд хүүхэд асрах эрхийг хангалттай олгодоггүй. Гэрлэлт салалт болон хүүхдийн асрамжийн асуудалд эрэгтэйчүүдийн эрхийг хохироож болох тохиолдол олонтой. Эмэгтэйчүүдийг хүүхдийн асрамжид илүү эрхтэйгээр харж эрэгтэйчүүдийг эхний шатанд зөвхөн эрх бүхийг эцэг гэж үзэх нь зүрх үр дагавартай байж болно. Эрэгтэйчүүдийн хүүхдүүдэд харах эрхийг байн үл тоомсорлож тэдэнд эцэг болох эрхийг хязгаарладаг тал бий. Хэрвээ эрэгтэй хүн ямар нэг хүчирхийлэлд өртөөд түүнийгээ нийтэд илчилбэл харин ч эсрэгээрээ гутагдаж чи л өөрөө болоогүй байх чамайг хүчирхийлнэ гэж юу байх вэ? Зэргээр тэднийг буруутгаж эсвэл эсэргүүцлийг нь хүчээр дарах тохиолдол байдаг юм байна. Энэ нь эрэгтэйчүүдийн эрхийг хохироож тэдэнд илүү их дарамт үүсгэдэг. Хамгийн сүүлийн жишээ бол нийгэм эрэгтэйчүүдийг үргэлж амжилттай шийдвэр гаргадаг, зоригтой, айдасгүй байх шаардлагатай гэж үздэг. Үүний улмаас эрэгтэйчүүд өөрсдийн хүндрэл, эмзэг байдал, айдас зэрэгээ илэрхийлж гарах боломжгүй болж өөрийн сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлдэг. За эдгээр асуудлууд нь эрэгтэйчүүдийн эрхийг зөрчдөг жишээнүүдийн зөвхөн нэг хэсэг бөгөөд нийгмийн хүлээлт, уламжлалт ойлголт нь эрэгтэйчүүдийн эрхийг зөрчихэд түлхэц болдог. Эдгээр асуудлыг шийдэхэд олон нийтийн боловсрол, ойлголт, хүлээлтийг өөрчлөх шаардлагатай юм. Цэргийн баярыг эрэгтэйчүүдийн баяр гэдэг утгаар нь өргөн тэмдэглэдэг. Энэ өдрөөр нь эрэгтэйчүүдийн эрхийг энэ мэтээр хөндөж ярьж хүчирхийллээс хамгаалахыг уриалж байна.